За сайн байцгаана уу? Өглөө өдөр орой минь хүргэе. Хэрвээ танд өдөрт 20 цаг утасныхаа өмнө лайв хийгээд саятан болох боломж олдвол та эрүүл мэндээ золиослоход бэлэн үү? Хятадд үүнийг хийж байгаа бүхэл бүтэн тосгон байна. Та Хятадын хөдөө тосгоныг юу гэж төсөөлдөг вэ? Нам гүмарчин, тариалангийн талбай, үүр цагаас үдэш хүртэл газар шороотой зурласан хөгшчүүлв. Тэгвэл энэ төсөөллөө тэр чигт нь марцхан дээ. Өнөөдөр бид технологи, мөнгөний шунал, сошиал медиагийн алгоритм гурав нийлээд хүн төрөлхтний түүхэнд байгаагүй ямар хачирхалтай соёлыг бүтээснийг үзүүлнэ. Бидний очих газар бол өглөө босоод хүмүүсийн талбай руугаа биш, харин ухаалаг утас, трипод, бөөрийнхий бүгжин гэрэл рүүгээ гүйдэг тийм газар юм. Энд 70 настай эмээ чинжүүний соос идэж, 20 настай залуу хоньны сар ушны хажууд зогсоод утас руугаа хашгирна. Тэд бүгд ганцхан зорилготой. Таны анхаарлыг татаж ямар нэгэн бараа зарах. Тэдний Хятадд лайвчин тариачид гэж нэрлэдэг. Энэ бол зүгээр нэг цаг нөхцөлсөн бичлэг биш. Энэ бол жилдээ хэдэн 100 сая тэрбум оны орлого олдог бүхэл бүтэн улсын эдийн засгийг хөдөлгөж буй аврах том захим худалдааны сүлжээ юм. Тариачид хэрхэн ядуу зүдүү амьдралаасаа салж тэрбумтнуудын уургайг бүтээвэ? Тэдний амжилтын нууц нь юу вэ? Бас үүний цаана нуугдаж буй харанхуй сэтгэл чихүүцэн түүдэртэй тал нь юу байж болох вэ? Өнөөдөр бүгдээрээ Хятадын Ванши буюу интернет одуудын тосгоны нууцыг тайлах гэж байна. Энэ хачирхалтай үзэгдлийн голомт хаана байдаг вэ? Хятадын Жэжан мужийн Эвүү хотын цахад байх Бэшажуу гэх жижиг тосгонд очицгоё. Эвүү хот өөрөө дэлхийн хамгийн том жижиг барааны зах гэдгээрээ алдартай. Тэгвэл түүний хажууд байх Бэшажуу тосгонд зөрдөө 13,000 орчим оршин суугч бүртгэлтэй байдаг. Гэвч энэ жижигхэн газар өнөөдөр өдөрт дунджаар 30,000 гаруй лайвчин, контент бүтээгчид, интернет худалдаачдыг сорон сүмид татаж байна. Энэ бол зүгээр нэг тосгон биш, энэ бол лайв стримингийн хөндий юм. Хятадд интернет алдартнуудыг Ванши гэж нэрлэдэг бөгөөд Бэшажуу бол тэр чигтээ Ванши үйлдвэрлэдэг үйлдвэр юм. Энэ тосгоны гудамжаар алхахад та яг л солиотой хүмүүсийн асрамжийн газар ирсэн мэт мэдрэмж төрнө. Зүүн талд нэг залуу утасныхаа өмнө өвдөг сөхрөнгөөлж, баруун талд нэг эмэгтэй хачин чанга дуугаар дуулж, урд талд чинь хэдэн залуус бөмбөрнүүдэн хашгирна. Байшин болгоны тагт булан бүрээс чанга яригчийн дуу хадна. Тэд юу хийж байгаа вэ? Хятадын TikTok, Kuaishou, Taobao платформуудын шууд эфирийг ашиглан үзэгчид рүү бараа шахаж байна. Тентгийн байшингуудын нэг давхурт нь тэр чигтээ бөөний агуулах, 2 давхар нь лайв ястууд, 3 давхар нь тээвэрлэлийн цэг байдаг. Одоо бүгдээрээ хамгийн сонирхолтой асуултад хариулъя. Зүгээр л утасныхаа өмнө сууж байгаа хөдөөний тариачнаас хүмүүс яагаад бараа худалдаж авдаг юм бэ? Хятадын цахим худалдааны алгоритм хэрэглэгчдийн сэтгэл зүй яаж ажилтдаг вэ? Үүний нууц нь ердөө 2 үгэнд оршдог. Жинхэнэ байдал болон үүрэг. Хятадын дундаж давхаргын иргэд хотын цэвэр дэлгүүрийн гялгар савлгаатай бараанаас уйдчихсан. Тэдэнд яг талбай дээрээсээ хөлс нь гойцсон хуучин хувцастайгаа сууж байгаа тариачны лайваас жимс ногоо захиалах нь хамаагүй илүү ихтэй үнэн санагддаг болжээ. Тариачин алим хазахад гарах тэр чимээ хотын иргэний худалдаа авах сэтгэл зүйг шууд өдөөдөг байна. Үүнийг Хятадд хөдөөгийн цахим худалдааны тесрэлт гэж нэрлэж байгаа юм. Энэхүү бизнесийн экосистем нь ямар ч зууршлагчгүйгээр шууд ажилдгаараа супер хурдтай. Эхлээд тариачин өглөө 5 цагт босоод лайв эхлүүлж ургацаа хурааж байгаагаа харуулна. Дараа нь үзэгч бичлэгийг үзэж байхдаа дэлгэцийн доор байгаа шар сагсан дээр дараад ганцхан секундэд төлбөрөө хийчихнэ. Үүний дараа захиалга хийгдсэн даруй тосгоны ард байх нэгдсэн систем рүү мэдээлэл нь очоод барааг тэр доор нь савлана. Энэхүү хэлхээний ачаар Бэшажуу тосгоноос өдөр бүр 1 сая гаруй илгээмж Хятад даяар тээвэрлэлтэнд гардаг. Тэгвэл энтхийн лайвчид үзэгчтэй барихын тулд ямар үг хэрэглэдэг вэ? Тэд харилцагчдаа үйлчлүүлэгчээ гэж дууддаггүй. Харин гэр бүлийнхэн минь гэж дууддаг. Гэр бүлийнхэн минь, ах минь, дүү минь, эгч минь. Энэ үн зөвхөн одоо л байна, хурдлаарай. 3 2 1 дууслаа гэж сэтгэл зүйн дарамт үзүүлдэг. Амьдрал нь оронгоороо эргэсэн бодит хүмүүсийн түүхийг сөхөж үзье. Хятадын баруун өмнөд мужийн нэгэн ядуу тосгоны оршин суугч 73 настай Ма эмээгийн түүх байна. Ма эмээ насаараа ядуу амьдарсан тэтгэвэрчгүй нэгэн байв. Түүний ачгүй хотоос ажилгүй болоод тосгондоо буцаж ирээд эмээгдээ Хятадын TikTok сувгийг нээж өгчээ. Эмээ зүгээр л өөрийн гараар хийсэн уламжлалт чинжүүний соусыг идэж хөдөөгийн энгийн амьдралаа харуулдаг байв. Анх хэн ч үзэхгүй байсан ч
Алгоритм нэг өдөр түүнийг тренд болгож ганцхан шөнийн дотор 500 мянган дагагчтай болсон байна. Өнөөдөр MyML сард хэдэн 10 мянган долларын шинжүүний соус зарж тосгоныхоо бусад 20 гаруй хөгшчүүлийг ажилд авч цалинжуулж байна. Бас нэг жишээ бол хотод очоод бүтлгүүтэж 100 мянган яаны өртөө үлдсэн лиглэх залуугийн түүх юм. Тэрээр бэш хажуу тосгонд ирээд өдөрт ердөө 4 цаг унтаж үлдсэн 20 цаг нь тасралтгүй лайв хийж хямд үнэтэй гэр ахуйн цахилгаан бараа зардаг байв. Эхний 3 сар тэрээр бараг юу ч олоогүй. Тууштай байдлынхаа ачаар нэгэн эфирээрээ ганцхан цагийн дотор 20 мянган ширхэг ус буслагч зарж чадсан байна. Тэрээр ганцхан жилийн дотор бүх өрөө төлж өөрийн гэсэн хувийн студи байгуулсан. Энэ мэд түүхүүд хятадын залуусыг бэш хажуу руу явж алт хуцгаая гэсэн галзууралд хөтөлж байна. Гэхдээ түр азнаарай. Хэрв энэ соёл зөвхөн бэлэн мөнгө, амжилтын түүх байсан бол бид үүнийг хачирхалтай гэж нэрлэхгүй байсан биз. Энэхүү интернет одуудын тосгоны цаана маш харанхуй, сүүдэртэй тал нуугдаж байдаг. Тариачдын амьдралыг тэтгэж байгаа тэр алгоритм бол үнэндээ маш хэрцгий эзэн юм. Платформуудын алгоритм нэг л дүрмээр ажилладаг. Чи хэрв зогсвол чи үхнэ. Хэрв лайвчин ганцхан өдөр амралт авч эфирээ таславал алгоритм түүний хандлтыг шууд унгаж дахиж хизээч хүмүүст харуулахгүйгээр хандлтыг нь бууруулчихдаг. Тиймээс эдгээр хүмүүс алгоритмын боол болж хувирдаг байна. Өрсөлдөөн хэтэрхий ширүүн учраас үзэгчдийн анхаарлыг татахын тулд тэд улам хачирхалтай, эрүүл мэндэд аюултай зүйлс хийж эхэлсэн. Жишээ нь хятадын цахим орчинд тренд болсон нэгэн кейсийг дурдахад нэгэн лайвчин залуу үзэгчдээс их хэмжээний виртуал бэлэг авахын тулд шууд эфирээр хятадын маш хатуу уламжлалт архи болох Байжууг хэд хэдэн шилээр нь тасралтгүй ууж улмаар эфир дууссаны дараа амьсгал хураасан харамсалтай хэрэг гарч байв. Мөн өвлийн хүйтэнд голын мөсөн дээр нэмэн хувцастай бүжиглэх эсвэл өөрийгөө зодох зэрэг хэд туйлшрлууд гардаг. Бэш хажуу тосгонд ирж буй 100 залуугийн ердөө 1-2 нь л саятан болдог бол үлдсэн 98% нь байрны түрээс тоног төхөөрөмжийн өрөнд баригдаж сэтгэл зүйн гүн хямралтайгаар тосгоныг орхидох нь нууц биш юм. Хятадын ванши тосгонууд бол хүн төрөлхтний түүхэн дэх маш өвөрмөц үзэгдэл юм. Нэг талаас нь харуул энэ бол засгийн газрын шийдэж чадаагүй хөдөөгийн ядуурлыг хэдхэн жилийн дотор шийдэж энгийн тариачдад боломж олгосон гайхалтай инновац технологийн давуу тал юм. Гэвч нөгөө талаас харуул энэ бол хүний шунал анхаарал татах гэсэн тэмцлийг мөнгө болгон хувиргадаг сошиал медиагийн хэрцгий машины тусгал билээ. Хүмүүс энд амьд харилцааг биш зөвхөн дэлгэцийн цаадах лайк болон захиалгыг л шүтэж байна. Үзэгч та үүн дээр ямар бодолтой байна вэ? Технологи хөдөө тосгоныг инх өөрчилсөн хөгжил үү? Эсвэл хүний соёлын доройд л үү? Хэрв манай улсад ч гэсэн бүгдээрээ лайв хийж бараа зардаг ийм тосгон бий болбол ямар байх вэ? Бодлоо сэтгэл хэсэгт заавал хуваалцаарай. Хэрвээ энэ баримтат видео танд шинэ мэдлэг өгсөн бол лайк дарж, дараагийн сонирхолтой дугааруудыг алдахгүй тулд сувагт маань subscribe дараарай. Дараагийн дугаараар уулзцгаая. Баяр таа.